Тэмбүүгээс сэргийлье. Тэмбүү нь нянгаар үсгэгддэг, архаг удаан явцтай, олон эргэтэн тогтолцоог гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Халдвар дамжих замууд, халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсон тохиолдолд тэмбүүтэй ихээс урагт, халдвартай цус цусан бүтээгдэхүүнүүдээр дамжина. Тэмбүү өвчний эхний үе шатанд бэлэг эргэтэн эсвэл аман дээр өвчин завиргүй хатуу яар гардаг. Цавны булчирхай цочиж томорно. Цаашлаад гарын алга, хөлийн улаар улаан тууралт гарах бөгөөд амны хөндөй өтрээ хошногоор шархлаа гарна. Энэ хооронд эмчилгээг бүрэн төгс хийлгээгүй дур мэдэн эмчилсэн тохиолдолд архаг хэлбэрийн тэмбүүд шилждэг. Энэ нь эцсийн дүндээ өргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Мөн олон эрхтний гэмтээж сэтгэц мэдрэлд нөлөөлдөг. Тэмбүүгээс урьдчилан сэргийлэх боломжтой. Үүний тулд та бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх, бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэж сурах, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж сурах. Жирэмсэн үедээ хяналтанд орж шинжилгээнд бүрэн хамрагдах, халдвартай гарсан тохиолдолд бэлгийн хамтрагчийн хамт заавал эмчилүүлээрэй. Түүнчлэн эрүүл мэндийн төвүүдэд хандан үзлэг шинжилгээ хийлгэн зөвлөгөө аваарай. Тэмбүүгээс сэргийлье.